Компьютерийн хэрэглээний салбар. Зөвлөх. Компьютерийн технологи нь олон салбарт автоматжуулалтаа өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх боломжийг олгож, үйл ажиллагаа хөрөнд үр дүндээ ил тод болгохыг зорддог. Өөр салбаруудад хүчлэн дэмжиж, хүнит хөдөлмөрийг хөгжүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалтыг сайжруулах зорилготой. Агуулга. Олон нийтийн үйлчилгээ, эрчим хүч байгаль орчин, спорт, фитнес, рекреац, уул, шүүх аюулгүй байдал, судалгаа, хэмэл оюун ухаан буюу AI. Олон нийтийн үйлчилгээ. Компьютерийн технологи нь тойрон болон олон нийтийн үйлчилгээний автоматжуулалт, мэдээллийн удирдлага, иргэдэд цахим үйлчилгээг хүргэхэд өргөн ашиглагддаг. Жишээ: e-Mongolia цахим платформ, цахим төлбөрийн систем, онлайн зөвшөөрөл авах татварын үйлчилгээ. Эрчим хүч байгаль орчин. Компьютерийн систем нь эрчим хүчний үлдвэрлэл, хуваарлалт, мониторинг болон байгаль орчны үзүүлэлтийг шинжилэх, удирдах процессуудад чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээ: нарны болон салхины цахилгаан станцын автомат удирдлага, өөр амьсгалын судалгааны дата анализ, экологийн хяналтын систем. Спорт, фитнес, рекреац. Компьютерийн системийг тамирчдын бэлтгэл, дасгал, үр дүн, биофизикийн үзүүлэлтүүдийг боловсруулж, дүн шинжилгээ хийхэд ашигладаг. Жишээ нь спортын тайлан систем, фитнесийн мобайл аппликейшн, виртуал дасгалжуулалтын платформ. Хууль, шүүх аюулгүй байдал. Компьютерийн хууль, шүүх, цагдаагийн байгууллагын мэдээллийн сан бүрдүүлэх, гэмт хэрэг илрүүлэх, баримт бичгийг боловсруулж, удирдах аюулгүй байдлыг хангахад ашигладаг. Жишээ нь камерын хяналтын систем, шүүхийн мэдээллийн сан, гэмт хэргийн өгөгдлийн анализ. Судалгаа, хэмэл оюун буюу AI. Компьютерийн технологи нь өгөгдлийг боловсруулж, автомат шийдвэр гаргах, шинжлэх ухааны судалгаа хийх, хиймэл оюун ухааны алгоритм хөгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь дата анализ, дүрс танах систем, чатбот болон хиймэл оюун ухаанд суурилсан платформ. Дүгнэлт. Олон нийтийн үйлчилгээ. Иргэдэд цахим үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, туйрын мэдээллийн ил дод байдлыг хангах. Эрчим хүч байгаль орчин. Эрчим хүчний үлдвэрлэл, хуваарлалт, байгаль орчны мониторинг, үр ашигтай удирдах. Спорт, фитнес, рекреац. Тамирчдын бэлтгэл, дасгалын үр дүн, шинжилгээ, фитнесийн үйлчилгээг уламжлалтай болгох. 4. Хууль, шүүх аюулгүй байдал. Гэмт хэрэг илрүүлэх, баримт бичгийг боловсруулах, аюулгүй байдлыг сайжруулах. Судалгаа AI. Өгөгдөлд тулгуурласан шийдвэр гаргах, шинжилгээ ухаан техник хүчлийг дэмжих. Дүгнэлт. Компьютерийн технологи нь хүний цаг хөдөлмөрийг хэмнэх, мэдээлэл хүртээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалтыг илүү найрчлах, нийгмийн олон салбарт үр ашигыг дэвшлүүлэх гол хэрэгсэл болдог. Анхаарал хандуулсанд баярлалаа.